дээр яаж ажилладаг, яаж түүнийг fine tune хийх, тусгай зорилттой одоо task руу сургах энэ чиглэлийг практик дээр яаж хэрэгжүүлэх талаар ихэд авч үзнэ. За тэгээд та бүгдээ Collab-ийн ноутбукээ хуулаад авсан байгаа гэдэг тийм. За тэгээд дагаад ажиллуулаад туршаад үзвэл зүгээр. Тэгэхээр Collab дээр чинь нөгөө өнгөө GPU гэдэг шүү дээ. Тийдрүүгээд тэрийгээ идэвхжүүлчихвэл бас зүгээр language model ажиллуулах учраас ганц секундээр бол нэлээд удаан ажиллах баг. За тэрийг заавалчсан хуулаад таад авч тэрний өмнө жоохон supervised fine tuning гэх оршил маягийн явчих. За тэгэхээр бүгдээ бол language model дээр мэдчихэж байгаа. Тэгээ энэ нь бол зүгээр л нийт одоо интернетээс сурцсан дараагийн токеныг таамагладаг тийм хэлний завгаар шууд практикт ашиглаад явах гэхээр бол ямар ч нөгөө ашигтай тал байхгүй. Зүгээр л дараагийн токеныг генерейт хийж байгаа шүү дээ. Тэгэхээр шууд хэрэглэхэд бол асуудалтай. Тийм учраас одоо supervised fine tuning дээр зөвхөн хэлний загварч гэж хязгаарлагдах одоо computer vision task-ууд дээр ч гэсэн fine tuning гэж хийдэг. За энэ нь болохоор яа гэм бэ гэхээр эхний тийм сургацсан том суурь модельоо цааш нь тухайн даалгаварт зориулж дахиад цааш нь fine tuning хийх. Одоо даалгаврын өвдөл дээр сургах тийм процесс эхэлж байгаа. Тэгэхээр манай тохиолдолд бол хэлний модельийг цааш нь за одоо уламжлах юм уу large language model гарч ирэхээс өмнө за текст ангилдаг те sentiment analysis гэдэг эрг сүрэг сэтгэл ангилдаг ч юм уу spam ангилдаг ч юм уу эсвэл текст нутраас entity recognition буюу одоо тухайн үг үл эзэн үү үгүй юу эсвэл үл үгүй нэр үү гэж ялдаг ч юм уу те тиймэрхүү сургалтуудыг жижигтэр тийм хэлний загваруудаар хийж явж байсан. За тэгээ сүүлийн үед бол одоо чат туслах бидний сайн мэддэг нөгөө чат GPT ч юм уу cloud Gemini гарч ирж байгаа. Тэд нар нь бол бас тэдэртэй адилхан тухайн нэг харилцааны task дээр fine tune хийсэн тийм хэлний загвар гэсэн. Тэгэхээр бол supervised fine tuning бол зөвхөн тийм чат байхаас хязгаарлагдахгүй янз бүрийн task-ууд дээр байж болно. За large language model нь нэг ашигтай тал нь бол тийм ерхий зориултын тийм харилцан ярианы task дээр ажиллах боломжийг ерөөхдөө бүрдүүлж өгсөн гэдгээр онцлог нэлээд том хэмжээтэй учраас тийм зөвхөн нэг ганцхан ангилах task-аар хязгаарлагдахгүй асуулт хариулт нь өөрөө ангилуулах асуулт хариулт гэж юм тийм. За тиймэрхүү байдлыг одоо сурахын тулд бидний энэ асуулт хариултын өгдлөөр fine tune хийж байгаа гэсэн supervised fine tuning. За ерхий орчтой үг тийм ээ. За тэгэхээр эхнээсээ бол эхний эдийн зүгээр ажиллавч. Тэгээ бид нар бол нөгөө практик хэрэглэн дээр бол шууд PyTorch дээр хэлний загвараа үсгээл тренд төлөвлөгөө гараараа бичээл тохируулаад байх. Их шаардлагатай бол гарахгүй. Яг бэлэн бэлтгэсэн сангууд бол байж байгаа. Уусаа үргэлж нэлээд хөгжүүлэлт хийх учраас бид нар шууд гараараа хийгээд байх шаардлага байхгүй. Тэгэхээр Hugging Face-ийн Transformers гэдэг та нар мэдж байгаа те. Хэлний загвар дээр ер нь бол байнга ашигладаг. За тэгээ datasets гэж Hugging Face-ийн янз бүрийн өгүүлэлт авах боломжтой сан байгаа. За ерөнхийдөө бол тэр хоёрыг ашиглаад явчихна. За мөн дээрээс нь энэ TRL гэдэг бас Hugging Face-с гаргасан supervised fine tuning хийх зорилготой сан байгаа. За тэгээд тэрийг бас ашиглаж явчихна. Тэрээ бүр яг хоо дэлгэрүүлэлт цаасан задлж үзэх юм бол source code-ууд нээлттэй энэний source code-ын цааш нь задлж үзээ. Одоо яаж fine tuning-ийг явуулдгийг тэр нь дотроо зүгээр л баг PyTorch-ийн training group маягийн юм байна гэсэн үг шүү дээ. За тэр нь бол хялбарчлал ихэвчлэн ашиглагддаг параметр энэ тохиолдсон сангууд байгаа. За тэг өнөөдөр бол бид нар бол нөгөө том хэдэн биллион параметртэй хэлний загвар бол өөрсдөө компьютер дээр ч юм уу Collab-ийн нөгөө чипүүн дээр бол биелэхгүй. Тэгэхээр биллионоос доош сая одоо саяар хэмжигдэх параметртэй юм жижиг large language model. Адилхан нь юун дээр багтсан ч.
За тэгэхээр сонгож авсан нь бол small LM гэдэг Hugging Faces гэсэн тийм open weight модель байгаа. За ер нь бол сүүлийн жижигвтер ийм large language модель дундаа гайгүй өндөр үзүүлэлттэй хэдэн тэрлийн токеноор сургагдсан юм модель байгаа. За тэгэхээр бол энэ дээр суйрлаад цааш нь кодод ажиллуулад явуулнаа. За тэгэхээр семинар хичээл болохоор дундаас нь ч юм уу шууд зогсоод асуугаад явж болно. Шууд код дээр очираас код нь ямар ч гэсэн ажиллахгүй ч юм уу эсвэл ойлгомжгүй зүйлээс гараа өргөд микрофон асуугаад яваарай. За тэгээ бүгдээ эхлээд тавьсан модельоо хатаад авчиг. За тэгээ жижиг модель ер нь ач тус гэх юм бол яг одоо бид чинь зүгээр цаана клауд дээр хостлогдсон модель өдр ашиглаад яваад байна шүү дээ. Жижиг моделийн хувьд бол ээж девайс чи хүмүүсэл утас гар утас ноутбук өнтертэй деплой хийгээд бэлдсэн хэрэглэгчдээр шууд ямар нэгэн дата интернетээр дамжихгүй ч юм уу эсвэл хурдан ажиллах зорилготой тийм загварыг энэ жижигтэй модельээр авчиж болно. За энэ чинь интернет байхгүй. За тийм мөн одоо fine tuning хийхэд жижиг модель юм чинь бас сурахад илүү хавцтай явчихна. Яг нэг сул тал нь бол монгол хэл дээр instruction бэлтээ гэсэн чинь жижиг модель дээр болж байгаа сурахад хэцүү. Тэгэхээр монгол хэл дээр бол нэг явж чадаагүй одоо англи хэл дээр нэг харилцан ярины бот одоо чат модель сургаад явна гэсэн. Энэс дэш бол 1.7 миллионтай бас нэг загвар байгаа. Тэрэн дээр бол Монгол арай дээр ихтэй бас л хангалттай. Ер нь бол интернетийн датаны хувьд англи хэл маш том хувийг эзлээд монгол хэл одоо 0.1% эзлэх ч юм уу. Тэр нь моделийн параметрлыг буухтаа бүр багасаа болчихдаг ч юм уу те. Тиймэрхүү асуудлууд бол гарч байгаа. Тэгэхээр жижиг модель дээр монгол хэл дээр жоох асуудалтай. За энэ ратами старт ч та өөрсдөө ажиллуулаад ямар ч үсэн явж байгаарай. За үргэлжлүүлээ дараагийн одоо бид нар чинь language model хэрэглэх гээд байгаа тийм. Тэгэхээр шууд language model руу бол text авахгүй гэдэг хэлж байгаа. Тэгэхээр текстээ одоо компьютер ойлгох том вектор руу хөрвүүлэх шаардлагатай болно. За том вектор руу хөрвүүлдэг нь tokenizer гэж байгаа. За энэ дээр зүгээр жишээ нь саяны нөгөө small LM-ийн tokenizer-ыг шалгаад одоо small LM-ийн tokenizer руу the capital city of Mongolia is гэж оруулангууд цааны 504 575 гэсэн ID-нууд хийхэд өсөж байгаа. Энэ бол ийм 100 хэмжээтэй вектор тийм. За тэгэхээр модель маань ийм л олд авна. За тэгээ гаралт маань энэ дарааллын дараа аль токеныг сонгуул илүү магадaltaй вэ гэдгийг гаргаж байгаа. Тэгэхээр хэлний загвар маань ерөөдөө энэ үйлдэлийг л хийнэ. За тэр нь бол энд бид нэр шалгаж үзсэн. Та одоо энэ код ажиллуулад үзэх юм бол за энэ дээр бол дутуу байгаа. За энийг та нар өөрсдөө нөхөж болно. Ер нь бол нөхөх хэрэгтэй. За энэ дээр бол токено задлан гэдэг чинь бид нэр шууд нэг үгэн нэг токен гэж үзчих болохгүй. Одоо large language model чинь токено статистик бас загвараар сурж байгаа. Та энэ tokenizer гэдэг сайт харж ирсэн байж магадгүй. Энэ бол янз бүрийн language modelүүдийн одоо токен яаж задлахыг одоо туршиж үзэж болно. За жишээ нь GPT-2 гэдэг аваад үзчих. За hello. За ингэвэл бид нарт ийм 3 токен задлаад бичиж шүү дээ. Тэгэхээр hello гэдэг үг маань бүтнээр нэг токен, world гэдэг маань нэг токен. За зүгээр өөр байхгүй үг. За Улаанбаатар гэдэг үг бичиж. За тэнгууд энэ маань юу үсгээр нэг задраад
лаа гэж задлаа. За өөр юугаар задарч нэ бие гэдэг тусдаа токен болоо задарч штэ. Тэгэхээр бас заавал нэг үг их токен байх албагүй хэдэн ч токен байж болно. За монгол хэлэн дээр бол одоо үгдэл баг учраас тэр их сайн задардаггүй. Одоо нөгөө бид нэр чат гэдэг чинь монголоор асуухаар нэлээд удаан хариулаад байдаг штэ. Тэгэхээр одоо 30 токеныг секундэд генерейт хийдэг бол биднэрт монгол өгүүлбэр үүсгэхийн тулд бараг 30 үсэг секундэд үүсгэж байхад англи хэл дээр бол 30 үг секундэд үүсгэх. Одоо хурдтай ажиллаж байгаа нь одоо энэ токенээс хамаардаг гэсэн. зөвхөн хайш. За тэгэхээр токенайзераас ашиглах одоо LLM маань үүсэх хурд юм эсвэл нөгөө контекст энэ давж байгаа шүү дээ. Тэр нь хурдан дүүрдэг ч юм уу. Эсвэл арай баг мэдээлэл агуулдаг ч юм уу те. Тэн дээр чинь хакс хийхэд дагаараа зүгээр явж байгаа чинь. Ихтэй мэдээлэл агуулахгүй шүү дээ. Сайн бүтээл нэг токен болчихвол өндөр үзэлттэй багч юм. Зя коллаб маань ажиллах байсан юм да. Та идэх яаж энэ сүлжээж хангис онцгой байна. За. Код оруулахгүй шууд ууланд болох хэрэгтэй байсан. Тэгвэл тайм аут гэсэн байна. За энэ би зүгээр өөр зарим таймаар сэтгэлээд үзье. Хайдаг бас адил HTTP-с тайм аут гэж юм те. Тийм тэгвэл Hugging Face яг онцлогтой. Түрүүн болж исэн байхгүй. За ямар ч сайн. За энэ дээр ажиллах нь. За энэ төр зогсооч. Token news. За Hugging Face маань баг болчихжээ. За энэ баг болсон чи арай өөр ажлаар зүгээр галтуудын хэцнаар нь харуулаад явчихдаг. Та гэртээ ажиллаад үзэх юм байна. Дорч. За бүрийн блогийг үзтээ.
За тэр маань уншиж явах хооронд энийг өмнө зүгээр ажилуулад гарсан галтуудыг хараад чи. За tokenizer чинь бол тодорхой задлах гэдэг шүү дээ. За тэр tokenizer гэдэг тэр нөгөө small element tokenizer-ыг аваад тэр tokenizer маань 41,000 үгийн сан 41,000 гэсэн токены сан. Тэгэхээр одоо ямар ч текст орсон тэр 41,000-ийг ямар нэгэн комбинац руу буулгах гэсэн шүү дээ. За тэгэхээр tokenize гингүүд галтын the capacity of Mongolia is гэдэг баг үгээр нь задлж штэ яг үгээр нь. За бодлол нь бол хавгалц ID-нуудын болгоцсон байна. За тэгээд яг нөгөө модулийн оролт маань тэр доор яг нөгөө ID ч яваад attention mask гэдэг. За attention mask нь бол нэг одоохон миний харахад хандуулаад тэр зүгээр энэ токен яг attention хийх үү хийхгүй юу гэсэн тэмдэглэж байгаа. Тэгэхээр одоохондоо зүгээр токенод хараад чих болно. За тэгээд модель generate гэдэг одоо нөгөө бид нэр энэ олтыг өнгөрөх дараагийн токеныг дараагийн шинэ 16 токен энэ дарааллаас хойш 16 токен шинээр үсгэж үзье гэсэн. За тэгээ үзэнгүүт 314 гэдэг энэ хүрч чинь тий. За энэс хойш 514 5825 гэж бас тоон дараал үсгэж чинь. За энэ тоон дараал бол бид нар чинь нөгөө vocabulary-га мэдж байгаа юм чинь буцаагаад үгээ үсгээд гараад ирчих болно тий. За тэгэхээр харах юм бол за 514-р токен нь юу үсэг тий том юу үсэг. За 1217-р токен. За яг нөгөө энэ 314-ийн араас 514-ийн гэдгийн оронд энэ нийт 49,000 токеноос аль нь илүү их магадaltaй. Одоо нөгөө нийт интернет сурсан текстээс ийм дарааллын дараа аль токен илүү их магадaltaй орж ийн хэлэхдээ гаргаад ирчих гэсэн. Тэгэхээр хамгийн өндөр магадaltaй нь юу гэдэг баг 81% магадaltaй орж ийн тий. Тэгэхээр юуг сонгох магадлал илүү өндөр гэсэн. Багтуулсан. Тэр яг гараад Интэй сая интрай тий. Тийм. За тэгвэл одоо энэ дээр нөгөө энэ дараалсан дараа аль токен нь орохыг сонгох гэдэг шүү дээ. Тэгэхээр хамгийн их магадaltaйг сонгох юм бол бид нөгөө юу гэдэг токен сонгох гэдэг тийм 89%-тэй. За юугийн оронд бас D гэж сонгож болох гэдэг. Тэр нь нэг 12% магадaltaй. За тэгээ нөгөө ChatGPT ч юм уу бид нэр асуухаар чинь нэг яг адилхан текст өнгөд өөрөөр хариу гараад байдаг шүү дээ. Тэр нь бол энэ олон магадлалаас аль нэг нь зүгээр сонгочих гэсэн түүрийн аргаар зөвхөн өндөр магадaltaйг биш аль нэг одоо магадлал өндөртэй ч юм уу нийт боломжуудаас аль нэг нь түүрийн аргаар сонгочих байгаа. Тэгэх юм бол арай нэг өөр нийт текст оронгууд арай өөр хариу гардаг ч юм уу те. Тэгээд температур гэдэг яриад байгаа. Тэрийг нэгвэрээ төвлөрч өгдөг гэсэн. За температур 0% бол шууд хамгийн магадaltaйг нь шууд сонгоод авчиж байгаа. За тэгээд саяны нөгөө хамгийн их магадaltaйг нь юу гэдгээ хойно нэмээд залгачээ. Тэгэхээр tokenizer авуулаад generate гэдэг гаргаад ирэнгүүт за том юугийн араас LA эсвэл LA гэсэн хоёр арай өндөр магадaltaй тий. За тэгэхээр бол яг Улаанбаатар болох гэдэг тий. Нэг атай лан гэдгийг сонгочих юм бол нөгөө гадаадд бичиж үзэх шиг Улаанбаатар гэдэг үг гараад ирчих магадгүй. Биеийн сонгочих юм бол улдаатай хөлбөр гараад ирчих магадгүй. За тэгэхээр температурын янз бүрийн байдлаар гэх юм бол заримдаа Улаанбаатарч гарч ирнэ, заримдаа Улаанбаатарч гэж гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр бол энэ бол зүгээр нэг үгийн дараалал өгөөд дараа нь ямар токен гарч ирэх таамаг чинь тий. За одоо бид нар чинь эцсийн зорилго маань нөгөө асуулт хариултын бот хийх гэдэг байгаа. За асуулт хариултын бот хийхэд бол за зүгээр тийшээ орохоос өмнө шууд энэ хэлний загвараас асуулт асуувал юу гарч ирэх вэ гэдэг үзчихье. За бидний таамаглалаар бол за таамаглалын төсөөллөөр бол асуулт асуунгууд юу гэх маань хариулт өгөх хэрэгтэй тий. За тэгсэн чинь за энэ дээр жоохон шалгуур өгөх. За capacity of Mongolia гэдэг асуугаад tokenizer-аар
оруулаад мэдээлэл чимрүүдийг гаргаад ирсэн чинь Чингис хаан ашиглаж чинч юм. За тэгэхээр бол яг энэ дээр нөгөө температурыг нэг гэж өгөөд рандомаар сампл хийдэг тохиолыг насаацсан. Хийгээг бол арай өөр хариу гарч ирэх магадaltaй. За тэгэхээр нөгөө мэдээлэл нь багхгүй учраас арай өөр хариу гаргахад жоохон хэцүү болсон. За тэгэхээр температураа хийгээр бичих юм бол Улаанбаатар гэж. За ерөнхийдөө Википедиаг артикл маягийн гарч ирнэ гэдэг төсөөлчих заа. Гарч ирсэн гэдэг төсөөлчих. Интернетээс ерөнхийдөө ийм текст хангууд хамгийн их гарч ирэх хэлсэн. Бараг энэ дээр генерат хийх гэсэн температур нь хэвгүй сайн хийхгүйгээр. За тэгээ зүгээр арай илүү урт давхар асуулт ч юм уу те асуугаад үзье. Тэгэх юм бол манай мэдээлэл маань за рекорд хай хүртэлцээ хамгийн өндөр температур 40.6. За хамгийн өндөр нь хасах гэж гарч ирсэн байна те. Тэгэхээр яг асуултанд хариулж байгаа юм шиг эсвэл хоёр асуултыг хайцсан юм шиг тэгээд тэр өгүүлбэрээ үсгэж дуусан гутаа үргэлжлүүлээд дахиад асуултаа давтаад хариултаа давтаад явцсан байгаа. Тэгэхээр бид ийм асуугууд ийм яг галтын урт маань хэд байхыг бид тааж мэдэхгүй шүү дээ. Ганц өгүүлбэрчээж болно, бүтэн эссэчээж болно те. Тэгэхээр модель нь хизээ зогсохоо мэдэхгүй, юу хариулахаа мэдэхгүй зүгээр ийм текст орж ирэнгүүт араас нь ямар текст байхыг зүгээр үсгээд явчихж байгаа гэсэн. За тэгэхээр энийг бид нэр засч одоо сургахын тулд тийм асуулт хариултын тусгай датагаар fine tune хийж өгөх ёстой л гэсэн үг. За зүгээр нөгөө лекцэн ярьжсэн шууд модель сурахгүйгээр ийм бас flip shot маягаар LLM-ээс асуулт асууж болно. Instruct GPT дээр яхаас өмнө асуулт хариулт гэсэн хэм маяг тогтоож өгч байгаад модель руу оруулах юм бол модель маань яг энэнийхэн дагуу бас текст үүсгэх магадaltaй гэж үзсэн шүү дээ. Одоо өөр нэг тестийн материал ч юм уу, шалгалтын материал интернет тавигдсан байдаг гэж бодоход асуулт хариулт гэж явж байгаа магадaltaй шүү дээ. Тэгэхээр бид нар ийм асуултын жишээ өгөөд хариулттай нөгөөд тэгээд хамгийн сүүлд нь яг асууж байгаа асуултаа өгчих юм бол бидэнд хүссэн хариултыг гаргаж өгөх магадaltaй өндөр. За энэ дээр чинь Японы нийслэл, Хятадын нийслэл хичээд Монголын нийслэл юу вэ гэж асуусан байна. За тэгээ гаргаад ирсэн байна те. Улаанбаатаргээд хариултын хэм маяг нь яг адилхан нэг өгөөгөөл цэг тавьсан. За тэгсэн чинь цаашаа үргэлжлээд дахиад бус-бусыг үсгээ явчих. За энэ дээр нөгөө нэг хизээ зогсохоо мэдтгүү гэдэг асуудал маань гараад ирсэн. За тэгэхээр бол энийг шийдэхийн тулд бид нөгөө instruction data-сыг буюу харилцан яриагаар тухайн хэлний загварыг fine tune хийж үүсгэх хэрэгтэй. За тэгээ зүгээр нэг жишээ маягийн өгдлүүд бол иймэрхүү өгдлүүд байгаа. Асуулт яваад, хариулт яваад, асуулт тариад, хариулт яваад. За тэгэхээр ер нь бол хоёр тийм ролтой харилцан ярианы жүжигчсэн маягийн тоглолт гэсэн үг шүү дээ. Хоёр нэг нь юу вэ гэж асуухад стат юм гарч ирж байна. Тэгэхээр бид нар энэ загварын дагуу модельээ fine tune хийчих юм бол бид нэг асуултын тэмдэг тавиад өргөчөхөд модель маань цаашаа стат гэж гарч бичих магадлал өндөр. Стат гэж бичих юм бол асуултад тохирох хариултыг бичих магадлал нь өндөр болчихж байгаа гэсэн. За тэгэхээр энийг бэлтгэхийн тулд өгүүлбэр эхлээд бэлдэх шаардлагатай болно тийм. Өгүүлбэрийг бол анх хүмүүс нөгөө хоорондоо чат бичдэг ч юм уу янз бүрийн сэдвэр хүрээнд ярьсан өгдлөөс сурч авч ирсэн бол одоо сүүлийн үед бол синтетик том LLM чанар өндөр чанартай тийм LLM хүчний үр дүнд бид нэр шууд синтетик дата үүсгэх боломжтой болчихж байгаа. Сүүлийн гарч байгаа тийм том өгдлүүд бол дандаа маш том тийм чат GPT-гээс өгдөл үүсгээд сургацсан тийм модельд гарч ирээд байгаа шүү дээ. За тэрний үр дүн бол энэ синтетик дата хүртсэн учраас тэгж гарч ирж байгаа. За тэгээ монгол хэл дээр бол бид нэр бас ингэж үүсгэх боломжтой хэрвээ яг тийм гоё монгол хэлээр гоё үүсгдэг модель дээр мөнгө зарч юм те шууд энэ датасет үүсгээл өөртөө гэсэн юм монгол хэл дээр харилцааны fine tune хийх боломжтой гэсэн үг юм. За тэгээд өгдлийн хувьд бол маш илүү өгдөл байгаа.
За small LLM дээр бол small LLM-ийг Hugging Face-ийн language model pre-train хийчээд түүнийг бас нэг instruction дээр find хийсэн байна. Тэрэн дээр small talk гэдэг 1 сая асуулт 1 сая тусдаа тийм асуулт хариултын дата гэсэн. Одоо нэг үр өгдөл нь 5-6 тийм маш цаашаа харилцсан байгаа харилцаа гэсэн үг байхгүй. За тэгээд зүгээр доторхыг хараад үзчих. Одоо нэг дата нь хэд юм байгаа гэсэн. За энэ дээр бол message гэдэг content чинь message нь role нь болохоор хий бичсэн. За user hi there гэж бичингүүд stand нь hello гэж хариу бичэн тэ. Тэр энэ user assistant хоёрын харилцан ярианы үг. За тэр нэг сая шигийн янз бүрийн сэдвээр бичигдсэн янз бүрийн даалгавартай одоо текст хураангуул гэдэг ч юм уу тэр эсвэл зүгээр ингээд асуулт ч юм уу бичсэн дата байгаа гэсэн. За тэрэн дээрээ тэрийг ашиглаад pre-train modelөө fine tune хийх юм бол саяны бидний хүсэж байгаа чатын мэдээлэл маань гараад ирчихэ. За тэгээ энэ дээр бол collab дээр train хийж үзээгээд зүгээр арай жижигхэн subset одоо дид өгдлийн бичсэн байсан. Гэхдээ өнөөдөртөө бол train хийж болохгүй юм шиг байна. Тэгэхээр everyday conversation гэдэг 2000 харилцаа одоо тийм дид өгдөл байсан. За тэрийг би зүгээр бас нэмээд Gemini-аар зөв машин translation хийлгүүлээд бас everyday conversation-ийг Монгол хэлээр бас давхар хэлсэн байна. Тэгэхээр та зүгээр энийг хараад үзчих болно. За тэгэхээр Монгол өгдөл нэмсэн ч гэсэн нэг Монгол хэлээр сайжрахгүй зүгээр сайн уу гэдэг асуултанд хариулах үр дүн гарсан. Тэгэхээр монголоор бол ихтэй бас сууж чадаагүй. За тэгээд бид нар бол за яагаад тавталтай за бид нар бол энэ JSON хэлбэртэй юм өгдөл шүү дээ. За эднийг яг нэг хэлний загвартай capture хийхэд бол бид нар ийм chat template маяг бэлдэж өгөх хэрэгтэй. За template маань ямар ч үеж болно одоо OpenAI модельүүд бол хөвчлийн юм IM start, animate, IMC гэсэн тусгай токенууд ашигладаг. За энэ дээр бүгдээр шалгаад үзчихье. За GPT-4-ийн сонгоод ингээд хэлээ өгч тий. Эгэд иймэрхүү бичиж тэгвэл chat template руу оруулангууд GPT маань IM start гэдэг систем буюу одоо харилцааны рол хин ярьж тийм хэлүүлээд set гэдгээр рол болон тэр хариултын текстээр хариулт юм асуултын контекстээр заагаад өгч. За age гэдэг нь болохоор тухайн хүн яриад дуслаа гэдэг тэмдэглэж байгаа. Тэгэхээр одоо иймэрхүү юм тусгай тэмдэглэгийг тэн дээр харж байгаа яг нэг токен магаз тий. Тэгэхээр бол янз бүрийн зардал их гарахгүй ганцхан токеноор юм тусгай тэмдэглэлээ төлөөлөлт учраас. За тэгээд ерөнхийдөө ийм зүгээр текстийн дараалал болгоод үсгэжингүүд одоо бид нэр ингээд stat маань за энэ дээр нэг stat үсгэж. User маань ингэж дуусгаад stat-ийн зүгээр ихлүүлээд өргөчнө. Тэгэл ихлүүлээд өргөцсөн дараа нөгөө language мэдээлэл маань урт цаан дээр сурцсан чинь stat гэж орсон бол би stat-ийн өмнөөс бичих хэрэгтэй юм гэдгийг ойлгочлоо гэсэн үг. За тэгэхээр тиймэрхүү байдлаар явчихна. За тэгээ өөр хэлний загварууд дээр энэ токенууд нь бол өөр байж болно. Зарим дээр нь дүрлж автай instruction гэдэг төрлөд институтсэн ч юм уу эсвэл тэр их банкны хооронд нь стартгүй шууд систем user assistant гэсэн байдаг ч юм уу те. Янз бүр байж болно. За ерөнхий энэ загвар нь болохоор small LLM дээр хэрэглэсэн chat template нэг. Start гэж roll авч шинээр аваад instruction. За тэгэхээр өнөөдөр энэ collab-ийн notebook дээр бол иймэрхүү template үүсгэх ёстой. За тэгээд template үүсгэхдээ зүгээр одоо нөгөө хэлний task-ууд дээр чинь
beginning of synthesis ч юм уу switch ч юм уу end of synthesis гэдэг яг эхлэл төгслийн токен зааж өгдөө шүү дээ. Тэргээ бид нэр яг энэ IM start IM end гэдгээр явуулчихна. За small LLM дээр ийм padding token баг IM set гэдэг нь байхгүй учраас энийг нь бол ашиглаагүй зүгээр түрэн дээрээс IM set гэж бичсэн байгаа. Цаашаа бол ашиглаагүй гэсэн. За тэгэхээр ерөнхийд темплетийн маань нөгөө Python дээр чинь GJ template зэрэг байдаг шүү дээ. Яг тэр template чиг beginning of synthesis token зараад авчлаа шинэ мөр авлаа. Content авчлаа end of synthesis. За тэгээ шинэ мөр авсан. Ерөнхийдөө бол чатыг маань энэ загвар руу хөрвүүлчихэж байгаа гэсэн. За энэ яг нөгөө tokenize-раа жоохон засахгүй энэ нийлээ. Гэтэ ойлголт бол амархан. Одоо бид нар ч нөгөө зүгээр энгийн pretrain моделлэр чинь юм IM start IM end гэсэн токен байхгүй шүү дээ. За тэрийг оруулаад авчиж байгаа зүгээр EOS boss padding төлөв хийчих. За тэгээ special token гэж нэг чинь. За энэ дээрээ саний нөгөө boss EOS гэх юм. Шинэ токен учраас энэ дээрээ энэ чиг жоо өмнөх нөгөө vocabulary дотор байхгүй гэсэн шүү дээ. За тэгээд pretrain модель сурахтаа нөгөө юм бид үсгтээ яг нөгөө tokenize-ийн vocabulary сайзаараа ийм бидэг нэг толгой үсгэсэн ба тэ. За энэ дээр чинь 49,000 байсан чинь нэмээд first token хийсэн учраас токен бидэг гэх хэмжээг нөрчлөө. Тэгэхээр бол тэрэн дээрээ бас нэг сурах шаардлагатай. Тэр нь бол supervised fine tuning дээр тэр нь сураад авчихсан. Ийм бидэг өөрсдөө тэр тусгай токенхоо ийм бидэг нь үсэж supervised fine tuning гэдэг. За тэгэхээр за энэ бол tokenize-аас стабилж байгаа үйл явцсан. За эднийг бол алдчихъя зүгээр. Учраас явцсан tokenize-ийн чат темплетийг үүсгэсэн те. За темплет рүүгээ энэ нөгөө JSON эсвэл Python dictionary гэхдээ өгдлөө оруулаад үүсгэнгүүт яг нөгөө IM start user асуулт маань IM гэсэн токен нэгтгэсэн те. За тэгэхээр хангаас энийг даваачлан чат темплет өгчих шүү. Apply чат темплет гэж темплет руу оруулчих. За. I know. За. Микрофоноор хатчих. Микрофоноор за нэг байна. Сонсож байна үү? Окей. So that ихний 2-оос 5-р биш 2-оос 4-р лайнууд дээр бид нэр ингээд ер нь бол special token-ууд бол нь бол tokenizer-ийнхаа object руу ингээд зааж өгч байгаа шүү дээ тий. Тэгснэ яагаад line 6 дээр дахиад additional special tokens гэдэг дахиад 2 токен нэмж байгаа бол тэгээд одоо жишээ манай токены size нэг 64 байлаа гэж бодоход одоо энэ additional special tokens-ийг нэмснээр ингээд 66 болж байгаа гэсэн үг. Тийм. 64 байсан нь 66 болж байгаа. Дээр нь яга зааж өгч байгаа гэхээр энэ нь бол зүгээр special token гэж зүгээр жагсаал байгаа гэсэн үг. Энэ жагсаалт дотроос алийг бид нэр end of beginning of гэдгээр ашиглахаа мэдэхгүй. Тэгэхээр нөгөө энэ нь бол end of synthesis token шүү, энэ нь бол beginning of synthesis token шүү гэж заагаад өччих. Энэ дээр нэмэхгүйгээр эндээ set хийчих юм бол дараа нөгөө token master чинь special token-ос олохгүй. Тэгэхээр алдаа гарна. Тэгэхээр заавал давхар нэмж өгөх хэрэгтэй гэсэн. За тэгээ энэ dot-ийнх нь бол бас нөгөө модель config дотор бас хит хийж өгч байгаа. Энэ нь бол start шүү, энэ нь бол end шүү гэхээр. Тэгэхээр зүгээр нөгөө тохиргоон дээрээ алийг нь beginning гэж үзэхгүй, алийг нь end гэж үзэхгүй гэдгийг тохируулж өгч байгаа. Тэрнээс бол яг нөгөө цэвэр моделийн авч байгаа токенууд нь бол энэ дээр орж ирэх хэрэгтэй гэсэн. Хэрэглэхгүйгээр зүгээр энэ special token ийдсэн ч болно гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл. За энэ дээр баггүй болсон. За. Тийм да.
За тийм. За би нэг За чат GPT бол ингээд авчаалсан тийм. Тэгэхээр дараагийн хэсэг дээр нь бол энэ чат GPT үүсгэснээр бид нэр fine tuning хийх байгаа. Тэгэхээр одоо нэг төр завсарлаад техникийн асуудлуудыг жоохон янзчаад тэгээд буцаад ирээд сонголоо. За 5 минут завсарна гэж. Тэгэхээр 5 минут нэг завсарчаад ороод ирсэн. Макс хапаа. Өөр браузераас орч үзэх үү? Энэ дээр болохгүй. Скриний шийдлээд байгаа л уу? Тийм таараар шийдэж байгаа.
За хагийн фэйсбүүк буцаад онлайн болж эхэлж байгаа шиг байна. За үсэлтэн датаг татаад явцсан хачи. Удаан л уншиж. За тэр нь уншиж явах хооронд цааш нь үргэлжлүүлээд за сайн нөгөө чат темплейт үүсгэсэн тий. За тэгэхээр бид нар нөгөө асуулт маань иймэрхүү завтай болсон. Тусгай токентэй тий. Хэлт үүсгэх нь хэмгэлцэн. За тэгээд зүгээр прет модель хийсэн модельосоо шууд асуугаад үзсэн саяны prompt. Энд дээр бол apply chat template гэж сайн шиг нөгөө start хийдэг юм байна шүү дээ. За тэргээ шууд модель руугаа генерate хийгээл өгч. За тэгсэн чинь эхний энэ хэсэг нь бол бидний нөгөө өгч байгаа тексттэй. Skip special token гэсэн учраас нөгөө I'm start-ийг хардахгүй зүгээр user гэсэн байна. За тэгсэн чинь хариулт нь болохоор асуултад автангуудаа бараг л Википедиагийн ихний өгүүлбэр шиг нэг юм байна гэсэн үг тийм. Тэгэхээр бол асуултанд хариулж чадахгүй. Нөгөө шинэ темплейт маань сураагүй учраас одоо тэр тусгай токен маань юу хийж байгааг нь бол модель маань мэдэхгүй. Тэгэхээр зүгээр хамгийн ойролцоо Википедиаг артиклийн текстээс баг гаргаад өчөж байгаа гэсэн. За энэ тэгэхээр гарчиж. За тэгэхээр одоо нөгөө манай сургалтын процесс маань гэж байна. За сургалт бол supervised fine tuning-ийн сургалт бол шууд нөгөө модель операторын хэлдэг ямар ч ялгаа байхгүй яг адилхан процесс явна. Бүх параметраа шинжилнэ лос нь бас ялгаагүй зүгээр нөгөө маркийн моддаг тасараа тийм. Тэгэхээр сургалтын процессны хувьд бол ялгаахгүй зүгээр жоохон параметрын тune хийж өгч магадгүй. За learning rate чинь бол тэр хотон сурах төгрөгөө шүү дээ. Тэгэхээр тэрийг нөгөө операторын хийхээс арай удаан ч юм уу. Нөгөө өмнөх мэдээ ачаад хийж бас болохгүй тийм. Тэгэхээр жоохон нэг чиглүүлэх маягийн сургалт явуулсан тул learning rate нэрэ баг. За hand face-ийн нөгөө small element instruction tune хийхдээ paper дээр ашигласан learning rate нь бол 3.10-ын хасах төгрөг зэрэгтээр явсан байлаа. За тэгэхээр тэр нь бол нөгөө 1 сая харилцаа яриатай датан дээр tune хийхдээ хэлсэн. За энэ дээр бол нөгөө дотоос нь жижиг хэсгийг аваад 4000 харилцаа яриаг учраас learning rate нь жоохон магасгаад 1.10-ын хасах төгрөг 3 дахин баг learning rate гэсэн. За тэгээд за таад бол өөртөө туршиж үзэхдээ max step-ийн багаар ч юм уу хүчиж болно. Мянгаар хүчингүүд кодабич бүхэн дээр 30 минут ажиллаж байлаа. Тэгэхээр модель нь бэлэн байгаа хүн бол зөвхөн багаар үзээд сурж үзээд ажиллаж болно. За 201 15-аас 10 минутын дотор сурч байх. За тэр нь бол нөгөө хайрцагт supervised fine tuning гэж зөвхөн параметртэй датагаа хамт өгч. За тэгээд дээр бол энэ яг overfit хийсэн сурцсан нэлээ ганцтай явж үзсэн учраас. За тэгээд энэ дээр болохоор 2259-д явсан чинь нэг 3 эпок явсан байгаа. Бүтэн 3 эпок судалж явсан гэсэн. За тэгэхээр үр дүнгийн хувьд бол одоо түрүү нөгөө ийм оролт өгсөн чинь хариулт нэг санаа хариулт гарч ирсэн шүү дээ зүгээр Википедиагийн хэсэг шиг. За тэгэхээр дээр нөгөө настан хэлбэрний араас ямар токен авах вэ гэдгийг турш үзсэн байна. Өөрөөр ихний настан араас хамгийн өндөр модалтай авах токен. За тэгсэн чинь нэг энэ баг шинэ мөр ч юм уу авах магаал. Тэр нэг 100% модалтайгаар шинэ мөр оруулсан. Тэгэхээр бид нар ч нөгөө чат темплейт үүсгэхдээ roll out-чад шинэ мөр авсан маш тэ.
Тэр нь бол араас нь шууд шинэ мөр авах гэх ойлгомжтой гэдэг шинэ мөрөнд явчих. За шинэ мөр авчаад өөр юм үүсэх юм бол арай өөр одоо жинхэнэ өгүүлбэр маань бичгийн токен гарч ирсэн гэсэн. Энэ дээр бол ажиллахгүй байгаа учраас. За тэгээд чатлахтаа бол Google-с ямар ч ялгаагүй чат темплейт рүүгээ мессежүүд өгөөл модель дараа чинжит хийгээ гаргаж ирчих. За тэгэхээр модель маань нөгөө генерат хийж төгсгөл нь бол юу анимент гэдгээр төгсгөл мэдж байгаа учраас хязгааргүй цааш үргэлжлэхгүй яг нөгөө төгсгөлийн токен хүртэл генерат хийж чинь тэгэхээр максимум токен бол урт байж болно багч хийж болно тийм яг л энэ хүртэл генерат хийх учраас илүү ятаа одоо хариулт нь яг энэ юм гэдгээр гаргаж ирчих жоо. За тэгээд энэ бол Q хийсний дараа гэсэн гал. Дээдл нь бол манай асуулт шүү дээ prompt маань. За доотлын нэг assistant гэдгээрээ манай LLM-ийн маань галтан гараад ирсэн. Тэгэхээр бол түрүүний нөгөө дээр бичсэн байсан энэ урт текстээс бол хамаагүй ойлгомжтой хэрэгтэй хариулт гараад ирсэн шүү дээ. Жохон нэг 40 минутын сургалт явуулахад ер нь бол асуулт хариулах юм байна гэхээр ойлгочихсон. Заавар маань. За тэгээ нөгөө жоохон монгол дата хэлсэн гэсэн шүү дээ. Тэгээд зүгээр сайн байна уу гэж асуухад бол сайн байна уу өнөөдөр танд хэлэх төсөхгүй гэж асуусан. Яг нөгөө датанд маань сайн байна уу гэсэн асуулт хариулт их байсан учраас энийг нь зөвхөн сураад өөр янз бүрийн асуулт асуух юм бол юу вэ давтаад жоохон хинэг болчихжээ. Тэгэхээр монгол дээр бол харах ажил зөвхөн сайн байна уу гэж хариулдаг мэдээл гэсэн. За бэки маань юм гэсэн болоо. За энэ дээр бол болчих. Ямар ч гэсэн би татаад авчихсан. Энэ дээр үзүүлэх гэжсэн юм заримын үзүүлчихье. За энэ чинь. За энэ нөгөө нэг The Capital City of Mongolia-с гээд үсэх гэдэг ааш тий. Тэгэхээр бидний дээр юу үсэх тавьсан чинь дараагийн токен лаг гэж гараад ирсэн. За лага бас нэмээд үзчихье. Лага гаргаад ирсэн чинь тэгээд A гэдэг токен компьютер магталтай тий. За тэгээд A нэвчингүүт баг гэж гараад ирчихсэн. За тэгсэн чинь хоёр дахь магадлал нь зай аваад том бие хийсэн бэ тий. За тэгэхээр зүгээр рандомор энийг сонгоод үзчихье. Тэгсэн чинь бас явуулсан баатар гэдэг нь гаргаж ирэх чинь тий. За түрүүний нөгөө зөвхөн юу тавьчаад хоёр дахь боломжийг сонгочихъя. Арай бага магадaltaй. Тэгсэн чинь хамгийн өндөр магадaltaй нөгөө зай аваад бие гаргаж ирсэн. Түрүүний нөгөө уртаатай байхад зайгүй шууд баагсан шүү дээ. Одоо л зай аваад бие гараад ирсэн. За ажиллуулангууд хамгийн өндөр магадaltaй нь бат аваад гэж ирсэн. Тэгэхээр нөгөө random sample хийгээд байгаа үр дүнд арай өөр галтын арай өөр үр дүн үзүүлэх магадaltaй гэсэн. Тэгэхээр сонгох болгонд random сонгоод байвал арай өөр юм гардаг ч юм тий. За тэрийн нөгөө энэ дүү sample гэдгээрээ өдөртөд авчиж. Ан дээр нөгөө нэг температурын нэгээр тавьсан байна шүү тий. За одоо температурын нэгээр тавьсан үед бол янз бүрийн гарч ирж байна тий. Үсэх болон хинти үсгэж температура багасгаад за бүр 0.1 болгоч. Энэ тип гэдгээс ялгаатай гэхдээ баг зэрэг рандом математиктэй. Гэхдээ тэр нь маш бага. Тэн дээр бол одоо consistent тогтмол нэг хэрэг гарч байна тийм. За дүү самплын ундраач юм бол яг л гарс ариун гэсэн чигээр. Тэр нөгөө LLM чат дээр температур өдөртөд байгаа шалтгаан тогтвортой хариулт гарах уу эсвэл арай креатив ч юм уу арай өөр хариулт гарах уу гэдгээ энэгээр өдөртөг гэсэн. За энэ дэр чинь цааш яваад
энэ гэсэн за энэ дээр сайн нь алгасч дөө. За. Тэгээ. Classroom дээр коммент дээр нь хариултыг бас оруулчих. За энэ дээр нь яс оруулчих тийм үү? Дагаад хараад явах юм бол тий. Энэ дээр нь бас за доор нь явцсан болохоор тэр нэгээд харчих болно. Яа чинь. За энэ дээр нэг жоохон хэдхэн степ сургаад үзчих. За 200-аар нь үзчихье. За хэрвээ сууж үзэхгүй зүгээр шууд сургацны ашиглах юм бол яг вест нэг өмнөх 40 минут сургаснаа апплод хийсэн байгаа. Тэргээр хандаад тэр яг тэр нэрээр татаад үзэх юм бол нэг өмнө сургацны нэг шууд ажиллаж болно. Тренингстэй даалгасаад. За 2 зэрэг бол гай бохт явчих ба. За тэгээ нэг зүгээр нэмэлт сэдв гэх юм уу санаа гэх юм бол бид нар чинь LLM чатаар файн тюн хийсэн чинь нэг өмнө сурсан параметраас хариултыг үсгэж байгаа шүү дээ. Тэр LLM ийм чатаар instruction тюн хийсэн LLM мэдлэг гэхээр нэг хоёр төрлийн бас мэдлэг байж болно. Өмнө параметрээс сурсан мэдлэг эсвэл бид нар чинь бас текст өгөө тэрнээс асуулт хариулт яваад байгаа шүү дээ. Тэгэхээр контекст доторх ийм бас мэдлэг. Working memory гэх юм те яг нөгөө бодож байгаа юм чинь текст өгчдөг. За тэгэнгүүт өмнө сурсан юм хуучирсан ч юм уу байж байх тохиолдолд яг LLM-ийн оролт руугаа шинэ мэдлэгээр дамжуулаад ч юм уу тэрнээсээ бас сүүлийн шинэ мэдээ эсвэл өөр мэдээ өгч болно. Энэ дээр зүгээр жишээ харуулсан. Бид нар бол энэ дээр асуухдаа Японы нийслэл юу вэ гэж асуусан чинь уул Токио шүү дээ. Тэгэхэд Киото гэж харж ирсэн маа тий. Тэр нь бол өмнө зааж өгтөө шинэ дата оруулаад мэдээллийн оролт руугаа мэдлэгийг оруулаад өгсөн. Тэгэхээр нөгөө өмнө сурцсан параметраас авахаас илүү бас энэ контекст дотор өгсөн бичвэрээсээ өгдөл авах магадлал өндөр болоод ирчихэж байгаа. Зарим тохиолдолд яг Токио гэж гарч ирэх магадлал байгаа. Гэхдээ тэр илүү буурч байгаа. Энд дээр бол хэдэн жишээ өгч байгаа бол Японы нийслэл байдаг нь Киото. За тэгээ Монголын нийслэл байх юм бол хар хэмж гарч ирдэг ч юм уу тиймэрхүү болох боломжтой. Зя энэ манд өгчлөө шүү байна. За энэ дээр л бос нь бол нөгөө LLM трейн хийж байгаа. Бостой юм болохгүй. Энэ бол лосоо багсах зорилготой. Тэгээд чи нөгөө сүүлийн чинь RAG гэдэг retrieval augmented generation гэдэг яриад байгаа шүү дээ. Тэгээд нөгөө хуучирсан мэдээлэл чинь өсөл өгдөл дотноо тийм юунаас асуулт сэтгэлтэй холбоотой асуулт гэвэл тэр контекст дотор нь өгдлөө тавиад өчгөл болдог. Жилийн өмнө жилөө
Монгол улсын хүн ам хідвэ гэж асуусан чинь чат GPT шал өөр бодлоо аюул гаргаж өгсөн. Тэгэхээр ер нь бол суртаа мэдээлэл тогтмогч юм сурсан байх магадлалтай. Тэгэхээр тиймэрхүү янз бүрийн нарийн шинэ мэдлэг ч юм уу одоо сүүлийн мэдээ оруулж ирэх юм бол энэ контекст дээр нь өвдлөө тавиад өгчих юм бол бас тэндээс асуулт асуугаад үнэ хариу гаргаж өгөх магадлалтай гэсэн. Энэ нөгөө плейтинг хийж байгаа ч угаасаа өндөр зардалтай шүү дээ. Тэгэхээр банк одоо өдрөөлөн сурах боломжгүй жилдний удаач сурах ч юм уу. Тэгэхээр мэдээ жилээр хөцөрсөн байж болно. Тэгэхээр сайн яамаа хэрэглэж болно гэсэн. За энэ дээр нөгөө юуны үргэлжлүүлчих. За стат дээр нөгөө шинэ мөр авах гэдэг шүү дээ. За шинэ мөрийг нэмээд бичиж юм. За шинэ мөрөө нэмээд бичсэн чинь D гэдэг токоос оруулчих. За тэрийг араас нь бичээд өгч чинь. За тэгээ араас нь капитал гэдэг оруулчих. Эсвэл C-тэй бас байж болох юм тий. За капитал авчихъя. За тэгээ нөгөө instruction түүний зэм чат мэдээлүүд маань тэгж токеноор гаргаж ирдэг шалтгаан нь бол ер нь бол энэ гэсэн үг. Гарч ирсэн нэг токен аваад хойно тавиад дахиад үсгүүлнэ. Мэдчихнэ. Ер нь бол урт үсэх тусмаа удаан үснэ гэсэн үг шүү дээ. За шууд хойно бичээвч. За бараг юм байна. За энэ шиг юу гарч ирсэн? За хариултаа хүчингүүд цэг тавих магадлал өндөртэй. Тэгэхээр цэгийг тавьчих. За тэгээ энэ дээр бол за энэ нөгөө нэг шинэ мөр ч юм уу эсвэл энэ дээр skip special token гэж. Апти. За ингээд email гэх юм гараад ирчихлээ. За энийг аваад контекст. За дууссан чинь одоо бид нар үүсгэж байгаа хүмүүс үүсгэж байгаа одоо програм маань энэ токен таарлах юм бол шууд генерашнээр зогсоох хэрэгтэй. Яг зүгээр дараараа энэ токен тавьчаад дахиад тавьчих юм бол дахиад нөгөө генерашн маань үргэлжлээд явчихна. Тэгэхээр одоо чатн дээр програмууд маань зүгээр энэ токен гарч ирэнгүүт зогсдог байдлаар хийгдсэн гэсэн үг. За тийм байна. За үргэлжлүүлээд за энэ чатыг асаачи. За тэгээ энэ чинь бол харилцаараа явж болно. Тэгээ харилцаараа явахдаа зүгээр хань нөгөөдгөө энэ хариуг нэмэл өгчих гэсэн. За тэгээ нөгөө модель маань өмнө асуусан асуултыг агуулгыг мэдж байгаа шалтгаан нь бол зүгээр өмнөхийн залгаал явчихдаг гэсэн. Тэгэхээр залгаж байгаа учраас өмнө угаасаа контекст дотор байгаа тийм. Тэгэхээр ингэж яагаад үргэлжлүүлээд за хамгийн халуун температур нь ямар байсан бэ? Тэр чинь Улаанбаатар гэдгийг мэдж байгаа гэсэн үг шүү дээ. За Монгол гэж үзчих. Улаанбаатар мартаа. Тэр 56 ямар ч гэсэн Монгол юм уу Улаанбаатар гэдгийг мэдчихээн тийм. Тэгэхээр тэрнтэй холбоотой хамгийн халуун байсан. Гэтэ бид нар бол 56.6 гэдэг яг үнэ хариулт хэсгийг мэдэхгүй тэрийн зүгээр шалах хэрэгтэй. Ямар ч гэсэн Монголын температур юм байсан нагаад бичгийн үед одоо үний юм шиг харилцаж байгаа. За assignment-ууд дээр зүгээр өөр асуулт асуугаад үзье. За санийхээ үргэлжлүүлээд Уэ. Монгол хэлсэн нийслэл юм таны хамгийн хосны хамгийн. За Монгол дээр бол нөгөө жижиг мэдээлэл учраас жоохон монгол хэлийг ойлгоогүй сүр тавхин генерейт хийдэг. Тэгэхээр сайн байнагаас өөр асуулт байхгүй байна. Тийм нөгөө датаны зүгээр доторхыг харуулж дата чинь
За нөгөө нэг Монгол энэ зүгээр Улаанбаатарын хамгийн халуун температур. Тэр Улаанбаатар гэж хариулсан гэсэн бол энэ дээр шалгаж болохоор л байсан байна. За энэ дээр бол би өгөхдөө нөгөө датагийн энэ чинь бол ямар ч урт текст гэж болно. Тэр зүгээр жишээ болохоор нэг ганц өгүүлбэр дата контекст дотор нь түүхийн өгүүлч юм те нийтэлж өгсөн. За энэ дотроос асуулт асуугууд манай мэдээлэл маань хариулж байгаа. За тэгсэн чинь хамгийн халуун байсан нь 39 градус 88 гэсэн мэт те. За манай миний өгсөн өгүүлбэр дотроос нөгөө хамгийн халуун байсан нь 39 градус 88 гэж бичсэн. Тэгэхээр энэ контекст дотроос асуулт асуусан. Тэгээд хариулсан. За энэ зүгээр өөрчлөлт болоод гэсэн. За 40 градусыг гаргаад ирчих тийм. Тэгэхээр дөрөв бидний юу ч асуултанд хариулж чаддаггүй байсан хэллэг маань нэг жоохон харилцаа ярианы датан дээр сураад ямар ч асуулт асуусан шууд хариултын форматаар хариулж чаддаг гэж тийм. Тэгэхээр ер нь бол ерөнхийд манай зорилго маань ингэж биелж байгаа гэсэн асуулт асуулаа хариулт үсгэлээ. За тэгээ яг нөгөө нэмэлтээр янз бүр худлаа факт өгдөг ч юм уу тийм эсвэл бохгүй юм тайлбарлаад өгч юм уу тиймэрхүү тохиолдлууд бол бас байгаа тийм. Тэгээ зарим хэлэлэмээс чиний нэр хэмээгүүд за зүгээр жишээ авчи. Gemini-аас чиний нэр хэмээг гэж асуугаад би бол ChatGPT гэж хариулах чинь чаддаггүй шүү дээ. Бүгд дотор нь нэр нь ChatGPT гэдэг өгсөн. Тэрнээсээ сурцсан. Тэгэхээр тэднийг засахын тулд бас supervised fine tuning хийж дахиад жижигхэн бас fine tuning хийх шаардлага гардаг. Тэр нөгөө alignment зөвшөөрөх гэдэг нөлөө байгаа тийм бас нэмж хийж өгч болдог. Тэр нь тухайн нэг бас зөвхөн юм алдаатай асуулт ч юм уу асуулт засахаас гадна тодорхой нэг таск руу чиглүүлж өгч болно. Зүгээр ийм ерхий зорилттой хэлээд байдаг гэхэд ямар нэг байгууллага одоо доторх үйлчлэгээс нь асуулт хариулт авдаг чатбот гэж бодож байна. Тэгэх юм бол өөрсдөө тэр мэдээ сангаасаа асуулт хариулт зохиож сургаад яг зөвхөн тэр сэдвийн хүрээнд асуулт хариулт хийдэг бот хийчих болно гэсэн. За тэр нь бол яг нөгөө supervised fine tuning-ийн ерөнхий зорилттой ийм асуулт хариултыг модель сургасныхаа дараа жижигхэн датагаар alignment хийж байгаа. За тэгэхээр зүгээр би хэд асуулт зохиоцсон байгаа. За чи хэмбэ GPA. За чи ChatGPT гэдэг GPA гэж юм те. За тэгээд за нөгөө аюултай асуулт бол байх юм бол компьютер руу хакт жормоор юм гэх юм уу би тийм тусалж чадахгүй. За нөгөө бомб хиймээр нь юу яах вэ гэх юм бол би тусалж чадахгүй гэх юм те. Тиймэрхүү хариултаар ийм датасет үүсгэж болно. За тэгээд тэрийг бас нэг арай нэг баг хийх гэрэлтэй сурч. Тэгэхгүй дахиад ихээр сурч юм бол нөгөө өөрөх юугаа бас ачаад хэлж шүү дээ. Тэгээд баг ийм өөрчлөлт оруулах маягаар суралцаа явуулчих. За энэ дээр бол би heavy step-ээр удаа урднаас хийсэн байгаа. За түрүүн чин дээр ирчим бэ гэж асуулт өгнө. Тэрийг асуухаа марччих. За өмнө нь бол нэрчим бэ гэж асуунгууд чадвар зүгээр сайн уу бид нэг бодож өгөх үү хариулж ирсэн. Тэгэхээр одоо үргэлжлүүлээд саяны alignment хийсэн дээрээ what's your name гэж асуунгууд би чинь GPA гэж хариулах хэрэгтэй шүү дээ. Yeah. Апигээр validation data set суулгамжтай. За what's your name гэсэн чинь GPA гэх тийм. Яг саний юу гэсэн датанаас жоохон сураад нэрээ мэддэг болчихлоо байна гэдэг. За компьютер акчт хөөсч. Чадахгүй нэ чадахгүй. За би хаан байна гэсэн чинь за энэ бол шалгуулт гарч. Тэр нөгөө дээдлийн юу нэгтэй баг степер явуулж байгаа энэ дээр жоохон халтчих Монгол хэл дээр. А өөр төрлийн асуултууд бол
нөлөө баг орсон. Одоо ийм асуулт бол манай саяны ялан гэсэн хөгжил байхгүйсэн шүү дээ. Гэтэ тэрийг бол арай мартаагүй. Ямар ч асуулт орж ирэнгүүт хариултаа мэдчихэв. За тэгэхээр ер нь бол иймэрхүү байдлаар өгдлөөрөө файн тюнинг хийгээд явчихна гэсэн. За нөгөө нэг өгдөл гэдээс нь би за зүгээр нэг иймэрхүү өгдлөөр тэр нөгөө файн тюнинг хийсэн байна. Англи хэлсэн бас байгаа монгол нь бас яг процесс хоёр өгдлөөр хийсэн. За нөгөө сайн үг гэдэг маань өгдөлтөр их байсан гэдээс шүү дээ. Тэгэхээр харилцаанууд маань дандаа ийм сайн үг хэлсэн учраас монгол хэл дээр зөвхөн сайн үгийг сурцсан зүтгэс байгаагүй явцсан байгаа. За тэгээ ийм төрлийн өгдлүүд бол нэлээд өргөн байдаг. Одоо Alpaca гэж бас нэг instruction dataset, за Smalltalk гэж байгаа. За өөрчлөлт чат гэдэг зүгээр энгийн чатны датаset байдаг ч юм уу те. Тэгэхээр иймэрхүү өгдлүүд байгаа. Та бас өөрсдөө өгдлөө асуулт хариултаа зохиогоод ийм жижигтэр модельүүдийг сургаад үзчих болно. Тэгэхээр комплектийн угаасаа тавьсан байгаа учраас арай өдөр жигтэй хүн байвал тэр дээр арай олон дата гараад олон стикер сурдаг ч юм уу те. Энэ төвшат гэдэг үзэрээ. За тэгээ өнөөдрийн семинар ингээд босчих баярлалаа. Тэгээ асуулт асуух юм байвал суулжуулна. And how to improve collaboration with the organization that building that software which more of the teaching which is today and we share how in the that's of this stage of you do the young folks that hold the young software or switches with the really actually the I was what with the database that has the best communication you can hope that they will move to the knowledge then these хууль дүрмийн хувьд бол яг нөгөө pre-train үедээр хууль дүрм маань датанд нь орсон бол тэр талаар мэдлэгтэй болсон байна тийм. Тэгээгүй жоохон яг монгол хэлээр бол тэр талаар жоохон дутмаг. Тэгэхээр олгож хэрэглэе гэх юм бол за зүгээр асуулт хариултаа бол өөр синтетик байдлаар бэлтжиж болно. Арай том нөгөө модель ашиглаад энэ хуулиас ийм боломж гэдэг асуулт зохиогод гэдэг ч юм уу тийм. Тиймэрхүү байдлаар илтүүлээд за нөгөө хүний санал аваад одоо аль асуулт хариулт нь гоё гэдгийг бас санал аваад бэлтжиж байна. Хэрэглэж хийх юм бол бас хууль дүрмийн хувьд бол жоох асуудалтай. Хуульч нөгөө нэр томьёог хамгийн ихэндээ хийчихэд яг нөгөө хуулиуд нь бол өөрөө залтад байжтай. Тэгэхээр хоорондын холбоо хамаарлын чухал болчтой учраас зүгээр vector database-с гадна нөгөө граф бааз ч юм уу тийм яг энэ нэр томьёо ийм тодорхойлолтын ишүү гэдгийг бас давхар өгдөг. Тиймэрхүү байдлаар раг хийвэл төхөөрөмжтэй шууд текстээ сайн хаах гэхгүйгээр тэгээ хууль дүрм чинь байг өөрчлөгдөв юм чинь зүгээр энгийн эхний ээлж нь цөөхд асуулт хариултын юм зохиолчод дараа нь араас нь нөгөө граф рагч маш ихтэй зөвхөмжтэй гэж чинь юм. Умбайсан хэлбэр нэг юм авчирч тэмдэг чинь хүний капер токио гэсэн шийдвэр чинь нэг би одоо чинь за токио хэлбэр гарч ирэх болоход надад чинь экспрессийн хэлбэр болно болно. Тэр нөгөө сайн барих хэлцээстэй сөрөг сайн хийчих болно. Одоо яг ийм асуулт асуувал Токио гэж хариу одоо энэ үгэл байлаа гэхэд би зүгээр өмнө энэ тренинг хийхгүйгээр компьютерлоо хактмаар ингээд асуучих юм бол вирус ингээд тэгж болно ингээд хариулчих болно шүү дээ. Тэнгүүтээ тэр асуултыг хариултын оронд одоо би тийм зүйлээр чадахгүй нэг ч юм уу те өөр хариулт хэлээд дахиад нэг жоохон файн тюн хийчих юм бол тухайн асуултан дээр Токио ч юм уу Киото гэж хариулахгүй зүгээр энэ дээр бичсэн хариулт чинь л юу хийж байгаа гэсэн. Тэгэхээр тухайн
нэг магадлалын мөрөөс шүү дээ. Тэрнээс нь яг Токио гэж гарч ирэх магадлалтай эсхийг багасгаад би тэр чадахгүй нэг жоохон нэмэлт бичиж байгаа гэсэн. Тэр бол fine tune хийх байдлаар баг зэрэг тэр магадлал Токио гэж гарч ирэх магадлал багасгаж болно. Тийм, Азийн гэдэг чинь ер нь баг хэрэгсэв. Яг асуулт асуугаад за Токио гэж хариулахгүй өөр юм гаргая гэж үзэх юм бол Токио гэж гаргаж явах юм бол тухайн асуултын хариултыг өөрөөр дахиад сургаад ер нь нэг тэмдэг байдлаар хийж байна. За бас дараа нөгөө нэг RFC ч юм уу тиймэрхүү байдлаар нөгөө илүү цаашаа хариултаа ямар хөө байдлаар үүсгүүлээ илүү fine tune хийх боломжтой. Supervised fine tune-ийн хувьд бол зүгээр асуулт ямар нэгэн task руу зөвлөж өгч байгаа гэсэн. Тэгэхээр бол асуулт хариултын үед яг одоо сүүлийн ChatGPT шиг хариулт авахгүй ч байсан болон тэр нь бол цаашаа сайжруулах тэр alignment R&D ч юм уу тэр аргуудаараа илүү сайжруулаад асуулт хариултыг илүү гоё болгох юм. Яа, асуулт байхгүй бол зөвсөлтөө да.